За сайн байцгаана сонсогчдоо. Энэ удаагийн маань дугаараар мөнгөнгүүр эмнэлгийн сэргээн засгийн эмч Наранбаатар оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хоёулаа мөрний өвдөлтийн талаар ярилцах байгаа. Тэгээд яг ямар хүчин зүйлүүдээс шалтгаалж ямар нөхцөлд яг мөр өвддөггүй гэсэн асуултнаас яриагаа эхлэх үү. За сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ярих сэдв болохоор мөрний өвдөлт. Мөрний өвдөлт маань ерөнхийдөө нийт хүн амын дунд нэлээд илбэг тохиолддог. 16-аас 26% гэж юу үздэг юм лээ. За тэгээд мөрний өвдөлт маань гол онцлог нь болохоор ихэвчлэн их удаан хугацаагаар өвддөг. Хүчтэй биш мөртлөө их өөртөх зовиртой удаан хугацаар их өвдөлтөд явж идэг. Тэгээд энд мөрний өвдөх үүсэх шалтгаан гэвэл их олон янз дотроо. Тэгээ энийг бас бусад өвчнүүдээс бас ялгах шаардлагатай байдаг. Дан ганц мөрний өвдөлт байна уу эсвэл бусад эртний тохиолдсоноос болоод мөр өвдөх шинж тэмдэг илэрж гэнэ үү гэдгээ сайн ялгасны үндсэн дээр яг мөрний ямар өвдөлт вэ гэдгээ тогтоовол зүгээр. Тэгэх юм бол цааш дэмжлэгийн зөв эмчлээд явна гэсэн үг байна. Яг танай эмнэлэг дээр ингээд яг миний мөрөөр өвдөд байна гэж ярьж байгаа хүмүүс юм хэрэг байдгүй. Яг гол зохилдог өвддөг шалтгаан нь юу байд юм бол? За ихэвчлэн мөрний өвдөлт 40-с 60 насны хооронд ч юм уу 40-с дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тэр дундаа бас эмэгтэй хүмүүст бас ихэвчлэн тохиолдох хандлагатай байдаг. Яагаад тэгэхээр 40-с дээш 50 нас өдрийг ирэх нь цэвэрлэлтэй холбоотой бас мөрний эмгэгүүд илэрж идэг. Хоёрдугаарт үеинд үений өрслийн артритын шинжүүд ирэхээр тэрнтэй холбоотой бас мөрний өвдөлтүүд ирж. Тэгэхээр манай дээр бол ихэвчлэн бас 40-с дээш насны хүмүүс ихэвчлэн ханддаг. Хоёрдугаар шалтгаан гэмтлийн гаралтай унж бэртэх ч юм уу, мөрөө эвгүй дарж ундаг ч юм уу, эсвэл их мөрийн үеэр их хөдөлгөөн хийдэг, спортер хичээлдэг, тамирчиж байд юм уу. Тийм хүмүүс ихэвчлэн мөрний шөрөмснүүд гэмтсэнтэй холбоотой гэмтлийн дараах өвдөлттэй хүмүүс ирдэг. За дараагийн дугаард бас зөвхөн мөр биш, яс хугараад тийм ээ, гараа буглах шууч байд юм уу, цээжний гэмтлүүд ч байд юм уу. Тэрнээсээ болоод мөрөө үеэр нь хөдлөхгүй далаастаа идэвхтэй хөдлөхгүй байсантай холбоотой мөрөнд бас өвдөлт илэрч болно. За мөн дараа харуултын дараа ч байт юм уу те нуусны гэмтэлж байна. Харуултын дараа ч юм уу бас мөрний өвдөлттэй хүмүүс ихэвчлэн тохиолддог. Яг өдөр тутмын хүмүүсийн хийж байгаа үйлдэлээс жишээ нь суугаа ажил хийдэг хүмүүс эсвэл цүнхтэй тий цүнхэнд цүнх үүрч явдаг хүүхдүүд ч юм уу яг тийм ахуйн байдлаас шалтгаалж өвдөх тохиолдол хэрэг байна. Ахуйн тохиолдлоос гэвэл яг мөрнийхөө үеэр идэвхтэй далайцаар нь идэвхтэй хөдөлгөөн хийхгүй те идэвхтэй хөдөлгөөн хийж чаддгүй ч юм уу хийдгүү тийм хөдөлгөөний жоохон дутагдaltaй хүмүүст бол яг мөрний өвдөлтүүд илэрч болно. Тэр үеинд өрслийн процесс явагдсантай холбоотой л үений остеоартрит ч юм уу артритийн үеийн өрслийн шинжүүд илэрсэнтэй холбоотой л тэрнээс яг ахуй юунаас болоод мөр яг өвдөх шалтгаан гэх юм бол байхгүй л те гэмтлийн гаралтай байд юм уу эсвэл ямар нэгэн хоёр төгчөөр мөр маань өвдөж болно. Эсвэл дотор эрэхтэн ч юм уу те элег цөөс нойруулчрахай зүрх ч гэдэм бид нар хөвс ярьдаг зүрх өвдөхөр зүүн мөр гард ингээл дагаж өвдөд байна. Цээжний зүүн талаар өвдлөө бид нар ингээл зүрх өвдөд байна л гэдээ яваад байдаг штэ тий. Эсвэл ингээл хүзүү мөрлөө хөшөөл доошоогоо гарлуугаа дамжиж өвдөд ахаар мөрний л хүзүүний мэдрэлийн гартай өвдөлт байна л гэдэг ингээд тоохгүй. Хүзүүндээ л анхаарлаа хандуулад байдаг. Тэгтэл тэнд яг мөрний өөрийнх нь өвдөлт шөрөмснийх нь гэмтэлч байт юм уу тийм ээ эсвэл үений дээр капсулуудын үргэлжлэлч явагдаад байт юм уу арай өөр юм явагдаад байдаг. Тэгэхээр энэ мөрнийхөө өвдөлтийг юунаас болж ийнэ гэдгээл сайн онцлох хэрэгтэй гэсэн үг. Эмчилгээнд яг ямар эмчилгээг зохиолч хийдэг вэ? За мөрний өвдөлтөнд яг онцлоод жишээ нь цусны чулуу ч юм уу зүрх ч юм уу те энээсээ болоогүй юм байна. Яг хоёр төвчээр өөрийнх нь мөрний үрсэл байна гэх юм бол мөрний эмгэг үед бол сэргээн цэвэмжлэгээ хамгийн үр дүнтэй. Жишээ нь хугарал гэмтэл бэртлийн дараа ч юм уу мөрний үеийн төвшинг үүснэ. Хоёрдугаарт мөрний шөрөмснүүд гэмтсэн ч байлаа гэсэн тэр ямар нэгэн байдлаар урагдаж гэмтэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд бүрэн тасраа явцсан бол мэдээж мэс засал хийн тийм ээ. Тэгээд мэс засал хийгээд
Мисцас л бол зөвхөн холбоол өргөж байгаа. Тийм учраас тэрний дараагийн үйл ажиллагааг сэргээхэд бол заавал сэргийн цэвэмжлэг явах хэрэгтэй гэсэн үг. Сэргийн цэвэмжлэгт нь юу яриад байна гэхээр ерөөхдөө хүнд одоо нэг ямар чадвар алдалт байна. Өдөр тутмын үйл ажиллагаа өөрөө өөртөө үүслэх чадвар юу алдаж байна. Тэрийг нь л одоо сэргээх аль боломж төвшөнд аваачихыг хичээж байгаа л сэргийн цэвэмжлэг мангах ухаан гэсэн үг. Тэгэхээр дотор аягүй олон төрөлтэй. Нөгөө одоо бидний заншнаар бол ярьдаг ш нь физик имчилгээнд явлаа энэ гэж ярьдаг те. Тэгэхээр физик имчилгээ гэж дотроо байна. Тэгээ хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, за мөрний хөдөлтөө хүмүүст бас хөвчлэн сэтгэл готрол, нийгмийн одоо харилцааж гэдэг юм уу те. Өөрөө өөртөө чадвар ингээ алдагдаад ирэхээр бас бухимдах, стресстэй асуудал гардаг. Тэгэхээр бас нөгөө сэтгэл зүйн эдэр зөвлөгөөх, энтерлийн имчилгээнүүд их хвшил явдаг гэсэн үг. За мөн нөгөө шүрмэс ингээ өрссөн өвдөлттэй байгаа учраас мөрний үе рүү тариа бас хийдэг байгаа. Өрсөлийн эсрэг тариа, өвдөл намдах тариа. Энэ бол бас маш үр дүнтэй. Өвдөл зоврыг намдааж гад араас нь нөгөө сэргийн цэвэмжлэг хөдөлгөөнцлөө хийх юм бол одоо сэргэх одоо үйл ажиллагаас сэргэх тэ эмчилгээний хугацаа илүү богинохон болох бас үр дүнтэй. Яг одоо нөгөө нэг яг амьдрал дээр нөгөө хүнд цүнх ч юм уу нэгтэлтэй ингэж үүрч удаан явснаас болоод нэгтлийнх нь ингээ мөр унжиж мунжсан. Яг энэ яг өвдөлттэй хамаагүй л гэдэг. Тийм тохиолдол байдаг шүү дээ. Надад одоо тийм хүмүүс би мэдэхгүй жоохон ингээ унжсан ч юм уу. Тийм тохиолдолд хэрвээ эмчилгээ хий гэвэл энэ сэргийн засгийн төрлийн эмчилгээ хийдэг болоод юм бол. Тэгэн. Зөв л дөө. Одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд бид нар их буруу суудаг тий. Хичээл сурвал ширээний ардаа ч юм уу, хичээлээ хийж явахдаа компьютерийн ард ч юм уу. Тэгээд нөгөө юм үүрэгтэй эсвэл нэг талаа ч юм уу эсвэл нэг талаараа хвшлэн унддаг ч байд юм уу те. Тэрнээсээ болоод өсвөр наснд хвшлэн нурууны нөгөө тэр ерөнхийдөө нуруу мөрөөнийхөө байна л гэсэн үг. Өсвөр насны одоо өсвөр хүүхдийн тийм нурууны мөрөлт Монголд бол хвшлэн байгаа. Тэрийг яг одоохондоо нөгөө гэж дийлэх масаар нь оншилдог ч юм уу те. Судалгаа хийсэн юм байхгүй учраас төдийлөн нөгөө эцэгчүүд бас анзаардаггүй. Тэгээ нөгөө том болсон илт нөгөө мөрөөгаад ирэхээр л анзаараад одоо л эмчилгээ шаардлагатайг явцдаг. Тэгэхээр нэгэн тийм үүссэн юм бид нар буцаад тэгшин болно гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр бага одоо өсвөр наснд нь хүүхдээ зөв сууж яана уу эцэгхийн нөгөө юу лээ анхаарал хандамжил их чухал гэсэн үг тий хүүхдээ зөв сууж яана уу эсвэл хүүхд нь арай өөр байгаад байна уу эсвэл мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад одоо юу яах хэрэгтэй гэсэн үг. Байрлал юм нэг талдаа ихшлэн өрөөд хаар нөгөө талын нөгөө нуруу маань мөрийгаад байна л гэсэн үг. Тэгэхээр бага наснд үг нь онцлоод эрт тэрэнд эмчилгээ явах юм бол тэр засрах одоо юу гэдэг нь те боломж нь илүү өндөр. Тэгэхгүй хэрвээ өндөрөд ирэх юм бол тэгээд нөгөө хаалгаанаас өөр юу болчдөг байхгүй. Нөгөө градусаас нь хэмжээд градус нь өндөр болох тусмаа хаалгаа хийхэд болчихно гэсэн. Хэрвээ градус бага байх юм бол тэнд нөгөө нурууны чиг мэг те зүгээд сэргийн цамцлыгаа яваад ирэхээр нөгөө засагдах боломжтой байдаг. За мөрний өвдөлтөн дээр танд өөр нэмжлэх зүйл ээ нөө. За ерөөхдөө бол яг мөрний өвдөлт өөрөө нөгөө их удаан хугацаагаар өвддөг. Хүмүүс нөгөө ихэвчлэн 3 сараас дээж өвдсөн байдаг. Тэгээд тэрийг нөгөө аминд хол биш учраас ингээл нэг хөдөлгөөн хийх ч юм уу завирлал тэгээд нөгөө тэрийг ингээд мөр өвдөд байгаа учраас мөрөө хөдөлгөөнгөө ингээд тавьчихдаг байхгүй. Үеэ хөдлөхгүй болгочдөг. Тэрнээсээ олболоод мөр угаасаа бүр хөдлөхөө байлна гэсэн үг. Одоо монголоор бол хөлдөө мөр гэж хам шинж үүснэ гэсэн үйл ашиглахгүй байгаа. Тэгээд ирэхээр нөгөө 3-аас дээш сар өвдсөн мөр угаасаа ашиглахгүй учраас нөгөө өвдөлт ихтэй, зовөр ихтэй тийм учраас нөгөө сэргийн цэмжлэгээ нэлээд удаан хугацаар шаарддаг. Хамгийн багадаа 14 хоног, 21 хоног төр явах шаардлагатай болдог. Тэгэхээр нөгөө тэр чинь гэмшлэнд явахаар мэдээж цаг хугацаа тэгээ эдийн засгийн асуудал төр ярьдаг. Тийм учраас нөгөө өвдөлт зовөр юм байвал мэрэгжлийн эмчт нь хандаад яг эрт одоо юу гэдгийг оншоо зөв тодруулаад тэрэндээ төгссөн эмчилгээгээ аваад зөвлөгөө аваад явах нь ард иргэд илүү юу те ач холбогдолтой тустай байх гэж бодож байна. За өсгий уул руу өвдөх өвдөлт одоо хамгийн сүүлийн мөнгөн гүрийн постн дээр харахад бол доор нь айгүй өвддөг юм шиг хүмүүс айгүй асуусан л дээ. Тэгэхээр өсгий уул өвдөх яг шалтгаан юу гэдэг вэ? Яагаад өвддөг вэ? За манай дээр бас их хвшлийн ирдэг өсгийний өвдөлттэй хүмүүс. Тэгээ ирэхээр хүмүүс нөгөө өсгийнд яс урагчлаа тэгээ өсгий өвдөд байна гэж ирдэг. Тэгээд ерөөхдөө бол өсгий өвдөх шалтгааны яг нэг цөөхөн хөдөө хувийн л өсгийний яс уралт эзэлж байгаа. Гол шалтгаанууд болохоор хүний нөгөө хөлийн гიშгэлт буруу байх тийм. Ихвчлэн дотгошоо гიშгдэг хүмүүс байна. Хоёрдугаарт нөгөө ном гэж ярьдаг бид нар хөлийн. Тэр ном одоо хит их байх байна. Эсвэл бүр хавтгай болтой хүмүүс байна. За дараагийн дугаарт нь одоо спортоор хичээлдэг хөлийн улан тэр улны жижигэн булчингууд идэх ачаал өгдөг спортоор хичээлдэг хүмүүс байна. Тэг их хүнд спорт эсвэл одоо цэрэг хүчний байгууллагын байна их зоох хөстөг.
Тэ янз их удаан гүйдэг ч юм уу эсвэл их олон цагаар алддаг хүмүүс байна, зогсоо ажилтай хүмүүс байна. За бас нөгөө хэд өндөр өсгийтэй гутал эсвэл хэд намхан хатуу уултай нөгөө шишг миш гэж ярьдаг шүү дээ. Тэ тиймэрхүү гутал өмсдөг хүмүүст энэ өсгий өвдөх шалтгаан болдог. Тэгээд бас гол шалтгаан биеийн жим байна. Эдрээс болоод одоо хөлний өсгий байхтай одоо гол юу нь болохоор улны хайсны өрөвсөл гэж яддаг байхгүй. Тэгэхээр улны хайс гэдэг юм маань тэр хүний одоо хөлнчөнд доор өсгий яс байна те. Өсгий ясны дотор талын тэр төвгөрөөс урагшаа хөлийн хуруунууд руу ингээд үргэлжилсэн юм улны юм зузаан хайс байдаг байхгүй. Тэгэхээр тэр хайс маань өрөвсчдэг гэсэн үг. Тэр хайс маань нөгөө хөлийн уланд байгаа тэр жижигэн булчингууд ингээд хочиж байрладаг учраас хөлийн уланд тэр нөгөө ингээд хэд их ачаалт ирэхээр тэрнээсээ болоод өрөвсөд өвдөлт илэрдэг гэсэн. Тэгээ ихэвчлэн нөгөө өсгий ясанд эхлэх цэг дээрээ өвдөл илэрдэг учраас хүмүүс өсгий өвдөд байна явж чадахгүй байна гэсэн зөвөр илэрдэг гэсэн үг. Та түрүү хэллээ шүү дээ нөгөө буруу гიშгэлттэй гээд дотгошоо юм уу гадагшаа гээд тэр яг буруу гიშгэлттэй хүмүүс юу амар хэдэж шүү дээ. Тэрийг яг яаж засдаг юм бол чи би өөрөө амар дотгошоо гიშгэлттэй байхгүй. За ер нь бол тэр ингэх хэрэгтэй. Уг нь багаас нь л бас харах л ёстой. Одоо шинэ бид нар ч нөгөө хүүхдийг төрөхөөр түнхний мултралтай нууж юм шалгачаад тэгээд ингээд хүүхд том болол өсдөг шүү дээ. Тэгээд баг багт нөгөө бид нар хөлд оруулах үед нь нөгөө юм хатуултай гол өмсөлждөг шүү дээ хүүхдэд. Тэгэхээр тэр маань нөгөө удаан хугацаар өмсөд тэр хөл хавтгарах шинж бас үүсгэждэг гэсэн тийм юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр аль болох хүүхдийн 2 3 наснаас нь хойш 4 5 нас хүрээд ирэхээр нь одоо үе чинь бас гутлууд арай өөр болчиход ш. Нунтай ултай гутал ууштай хүмүүс агих болчиход байна тий. Тийм учраас нөгөө хүүхдийг одоо ялангуяа 5-аас дээш насны хүүхдүүд бол тийм нунтай уловч нунтай гутал өмсөх хэрэгтэй. Тэр зөв үү тий. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхчин зөв гიშгэн ачаал зөв ирнэ. Тэрнээс чинь болоод бас нөгөө биеийн баган нуруунд одоо юу гэдэг өөрчлөлт ордог гэсэн үг. Одоо түнх одоо арцэг яс дээш нь бүслэгийн нуруу сэр нуруу одоо түрүүний тэр нөгөө энэ талтаа үрээд нуруу мөрөөд байна гэдэг чинь бас л энэ бүхэл юм чи одоо нөгөө тэгш биеийн нөгөө буруу байрлалаас болоод үүсэж ийн гэсэн үг шүү дээ тий. Тийм байна. Сүүлийн үед харин тэр нунтай гутал гэдэг бүр яг хүүхдийг багаас нь зөв гიშгүүлэх тийм юу айгүй хөмсөлдөг болсон билээ эцэгчүүд. Тэгэхээр тэр зөв юм байна тий. Тэгэхээр эхлээд нөгөө хүүхдээ бас одоо тийм өсвөр насны хүүхдүүдтэй бол үзүүлэх хэрэгтэй. Өвдөөгүй ч гэсэн үзүүлээд тий сэргээн цагаан эмчт үзүүлээд одоо биеийн байрлал нь ямар байна тий одоо энэ хүүхдэд ямар одоо үнэлгээ хийгээд та энэ хүүхдийнхаа энэ нэг засмаар байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол дараагийн одоо 20 30 жилийн дараах хүндрэлээс сэргийлж чадна тий өвчнөөс сэргийлж чадна л гэсэн. За үнэлгээ хийгээд тэгээд эмчилгээ хэвчлэн ер нь бас сэргээн засгаар явагддаг. Тий улны хайс ус сэргээн засгийн эмчилгээнд явна. Тэгээ яг анхаарах зүйлүүд нөгөө түрүү хэлсэн шүү дээ тий биеийн жин тэгээ нөгөө ажлын ачаалал тэгээ буруу гიშгэлт тэднийг л ерөөдөө засна гэсэн үг. Хамгийн гол одоо анхаарах юм бол тэгээд сэргээн засгийн эмчилгээнд дээр болохоор нөгөө физ эмчилгээний аппаратуудаараа явна. 2-оос 3 төрлийн аппарат манай дээр бол хийгдэж байгаа. За тэгээ гол эмчилгээ бас хөдөлгөөнсөл эмчилгээ байгаа. Мэдээж одоо нөгөө тэр улны доор байгаа жижигэн булчингуурч богиносоо чангарна өрөвсөн тийм ээ. Тэрнийгээ дагаад хөлийн одоо нэг шалтгаан нэр энэ гоё шилбэний арын нөгөө булчингууд чангараад ирэхээр бас өсгөр өвдөх шалтгаан болдог. Тэгэхээр гоё шилбэний арын булчингуудыг бас сайн сунгах хэрэгтэй. Бидний сонголтууд юмнуудыг явна. Тэгээ бид нар болохоор нөгөө нумтай уловчаа тэгээ мэдээж өсгий өвддөг хүмүүст аль болох зөөлөн ултай гутал зөөлөн өсгийвч эдрэгээ тусдаа гарцсан байдаг. Тэгэхээр тийм юмнуудаа сайн зөвлөх хэрэгтэй. Тэгээд нөгөө эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа ч юм уу их одоо хүмүүс их алхадаг болсон байна шүү дээ. Уул мууланд их алхаж байна те. Тэгэхээр тэр алхалт юм аа одоо ядаж заагийн боксогт ч юм уу эсвэл хурц өвдөлттэй бол нэг 10-аас 14 хоног хөдөлгөөнөө жоохон хязгаарлах. Тиймэрхүү арга хэмжээ авч ээж өвдөлт эмчилгээ арай үр дүнтэй болно гэсэн үг. Яг энэ өсгий мөрний өвдөл төр бол хандж байгаа хүмүүс нь хэр их байна. Тэгээд нэлээ удааж ээж яаж байна тий. За өсгий өвдөлт бол яг нь ерөөдөө бол өсгий өвдөл гэсэн удаа явдаг л да хүмүүс нөгөө ихэвчлэн нөгөө өглөө ингээ унтаж босоод анхны алхам игээд ингээ гიშгэ явахаар их өвдөлт өгдөг байхгүй. Тэгээд хэд алхаад ч юм уу яваад ирэхээр гайгүй өвдөлт байхгүй болчдөг. Эсвэл удаан сууж байгаа ч юм уу те хөдөлгөөнгөө байжгаад ингээ босоод явахаар өвдөлт их илэрдэг. Тэгээд аажимдаа өвдөлт нь гайгүй болчдөг. Тэгэхээр иймэрхүү шинж тэмдэг илэрдэг өвдөлттэй хүмүүс. Тэгэхээр энэ маань нөгөө хурц үедээ орох гэж бас нэлээд хугацаа шаардна л да. Нөгөө тухайн хүнээсээ л хамаарна. Тэгээд ямар ажил хийж гэн те тоогооч ч үгүй юм эсвэл их зогсдог хүмүүс үл их өвдөлттэй л ирдэг. Тийх бах тий. Яг танаа яг сэргээн засгийн тасагт ер нь хамгийн түгээмэл яг өвчлөлттэй
ирж байгаа хүмүүс нь яг ямар хөвчлөлтэй ирж байна вэ? За манайд болохоор өвдөгний асуудалтай хүмүүсийг ирдэг. Өвдөг өвдсөн, өвдөгний остеоартрит, за одоо өвдөгний нөгөө мэсцлэн, өвдөгний үе солисон хүмүүс байна шүү дээ. Тэрний хүмүүс ирж байна. За дээрэс нь нөгөө гэмтлийн дараах одоо энэ хугарал гэмтлээсээ болоод мөрөн одоо хөдөлгөөлсөн чинь мөрний өвдөлтөй хүмүүс их ирж байна. За өсгөний өвдөлтөй хүмүүс бас цөөнгөө ирдэг. За дээрэс нь бас нөгөө харуултын дараах сэргэнцэх, харуулт нугасны гэмтлийн дараах хүмүүс бас ирж байгаа. Ер нь ихвчлэн гэмтэл тэгээд өвдөг үений асуудалтай хүмүүс их ирдэг дээ. Одоо ч нэг байнга суугаа ажилтай оффист байгаа хүмүүс ч нурууны суулт өглөө гэдэг шүү дээ. Тэр суултыг эмчлэхэд хэдий хугацаа шаарддаг. Ямар эмчилгээ явагддаг юм бол вэ? За тэр суулт гэдэг байгаа юм яг хуу ерөөдөө тэр нуглам хоорондын чинь диск л одоо нөгөө тэжээлийн дутагдалд ороод ингээд зайн ойртоод намсаад байна л гэсэн үг. Тэгэхээр хүзүү одоо байнгын суугаа хүмүүс ихвчлэн буруу суудаг. Тэгэхээр нөгөө дээрээсээ л эхлээл өөрчлөлтөнд орно л гэсэн үг тийм хүзүү, сэр, нуруу, бүсдгийн нуруу гэл. Тэгэхээр нэгдүгээрт одоо яг хуу манай дээр эмчилгээнд 10-аас 14 хоног яваад зовир багасна. Тухайн тийм өвдөлт булчин сулраад өвдөлт нь амдаад байрлал ингээ засч өгөөд тэгээд тухайн хүнд хэрэгцээтэй нуруу хамгаалах техник ч үгүй юм хүзүү нуруу хамгаалах, үе хамгаалах техник зааж өгөөд цааш тех дасгалын зааж өгөөд ингээ гаргадаг. Өвдөлтөл ингээд үр дүгөөд гарна гэсэн үг байна шүү дээ. А гараад гол нь нөгөө манай сэргээнцэх эмчилгээний гол одоо зүйл чинь үйлчлүүлэгчээс одоо маш их шалтгаалдаг. Тухайн хүнээсээ одоо маш их шалтгаалх нь шүү дээ эмчилгээний үр дүн цааштай. Одоо шинэ манайд нэг 10-аас 14 хоног эмчилгээ хийгдээд өвдөлт зовир намдаад гарчдаг. Гараад өөрөө очоод яг өмнөх хэвийн амьдралдаа орох юм бол тухайн хүний өвдөлт дахиад нэг 2 сарын дараа ч юм уу за магадгүй жилийн дараа ч юм уу нуруу нь буцаад өвддгөрөө өвдөд тэгээд буцаа хүрээд ирнэ л гэсэн үг. Тэгэхээр нөгөө нуруу хамгаалах техник өөрийгөө нөгөө идэвхтэй байлгах те өөрийнхөө амьдралын юм аяг жоохон ч гэсэн бүр одоо нэг мөр ингээл өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм учраас нөгөө баг багаар аль болох нөгөө зөв зүйл рүү явахд хичээх хэрэгтэй л гэсэн. Тэгэх юм бол эмчилгээний үр дүн илүү сайн байна. Ер нь сэргээнцэх эмчилгээнд дэр чинь одоо юу яан да хүмүүст одоо нөгөө уг нь бол бас урьсан сэргийлэх юугаар зөвлөгөө өгч явах хэрэгтэй. Илүү те заавал өвдсөн хойноо биш өвдөхөөс өмнө одоо яаж та энэ өвчнөөс сэргийлж болох вэ гэдэг юмаа бас ирээд эмчээсээ зөвлөгөө аваад идэр явж болно шүү дээ. Заавал өвдөхөөрөө эмчт ханддаг бас биш байх хэрэгтэй гэсэн. За өнөөдөр мөнгөнгүр эмнэлгийн сэргээнцэх эмч Наранбаатартай мөр болон өсгий уулны өвдөлтийн талаар ярьлаа. Тэгээд урьдчилан сэргээлж үзүүлэх ёстой юм байна шүү дээ. Ер нь урьдчилан сэргээж үзүүлэх. Тэгэхэд яг урьдчилан сэргээж үзүүлэх хэрэгтэй. Тэгээ хэрвээ танд зовир илэрсэн бол тэрийгээ одоо мэрэгжлийн эмчт нь хандаад зөв зөвлөгөөгөө аваад тэгээд эмчилгээгээ хийлгээрэй. Тэгэхгүй манайхан чинь нөгөө дам яриа нэг нэгнийхээ үгэнд их ордог. Тэгээд тэр сайн гэсэн юм руу их хуршуурдаг тий. Тэгээд тэр нь таарахгүйсэн энэ надад таарсан гэдэг нөгөө өөр дөрөө их туршилт их дуртай тэгж чад дандаа хүндрэл өгцөө байна нэрдэг. Тэгэхээр нөгөө тийм туршилтанд битгий ороорой зүгээр ирээд эмчтэй хандаад зөвлөгөө аваад эмчилгээгээ залгаад яваарай л гэж хэлээ. За яг подкастын маань сонсож байгаа хүмүүс үнийг сонирхож магадгүй хаа яг зөвлөгөө аваад урьдчилан сэргийлэх томогдод мөнгөнгүр дээр үнийг хийдэг. За юу яаж одоо нөгөө даатгалын хууль өөрчлөлтөй холбоотой даатгалаар үйлчилж байгаа. Тэгэхээр 13 маягтай харьяа дүүргээс авчираад даатгалаар орж болно. Эсвэл цаг зав өдрөөл ирээд төлбөрөдлөөд орж болно. За өнөөдрийн подкастт маань хүрч ирээд оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.